영화이 сайн байцгаана. Сайн та сайн байна уу? За, өнөөдөр бид биологийн хичээлийг хамтран явуулах болно. За, анхааралтай сануулсан мэддэг. Шорог хоол буюу чихэр гизний дараагаар ямар мэдрэмж төрдөг вэ? За, тийм шиг. Энэ хаас эвгүй өнөр гардаг гэж юм шиг. Шүлс. Зонгаан гардаг гэж юм ээ. За, өшөөр сам хэлэх үү? Эцсийн хэмжигчдийг нэлээд мэднэ. За, тэгвэл яагаад ам цангах юм бэ? Давсрахад төлөвлөсөн. Таны яагаад ам цангах юм бэ? Нөгөө давсрахад энэ давсан юм байна. Өөртөө бодод мөрсөн нөгөө усын өөртөө их юм татаад авах гэж туушраас. Сайн байна. Өөр яагаад ам цангах юм бэ? За, Давсан болохоор давсан чихэр гэсэн болохоор өөртөө усын маш их аваад чаддаг учраас хүний бие тарсан оноо хүний биеийн уснаас өөртөө татдаг гэсэн байгаа юм тийм ээ. За, өөр сонирхдаг юм. За, тэгвэл өнөөдрийн хичээлээр бид энэ асуултынхаа хариуг хамтдаа олцгоё. За, ингэхийн тулд даалгавар. За, даалгаврын дотор ахмуудтай байгаа. За, даалгавартайгаа ихтэй хамгийн ихний даалгавартай сайн болцоорой. За, даалгаврыг унших. Даалгавар нэгийнхээ алхам нэгийг уншаа. За, уншсан уу? Тэгвэл ойлгосон уу? За, ойлгосон бол уншихтай тийм.
миллилитр ус авсан байх. 100 миллилитр 1 грамм өөсөөр үссэн. Одоо энэ 128.8 грамм ус үлээгаа 0 концентрацийг багаар хангалттай болгох та. Надад концентрацийг авч байгаа бодлоо шууд том цаасан дээр хийгээд
Найконы ямар тэгээ сүүлд нь байж байгаа юм цаа. Тэгээд 8. Сайн байна. Өөрөөр Эмерик болсон. Тэр нь болохоор 342 грамм байх юм байна. Тэгээд эндээс болохоор бид хоёулыг олох хэрэгтэй. Маса Эмериктэй хувааж өгсөдөө морь нь болохоор 0.8 морь гарч байгаа. Тэрнээс морийн концентраци болохоор морийг 1000 өдрөөр эсрэхин хуваах гэсэн болохоор 0.8 морийг өчгөн мянга хуваах нь 100 0.8 болох юм. За шууд хараа чихэр гэсэн юм. Манайх бас 0. За багууд бүгдөө ижсэн боцооч харин бүгдөө 0.8 болсон байна тийм ээ. Гişтэй бид нуусан байгаа. 100 грамм болсон тийм. Молийн концентрац нь болохоор 0.8 морь. За ингээд нэгдүгээр концентрац болсон. Одоо газ бол хоёулаа орох нь нэлээд гэдэг. Одоо нэг цилиндр савнда 50 мл юу аваарай гэсэн бэ? Зэвэр усыг тасалж аваарай гэсэн юм. За ингээд 3 усында үүсгэсэн багууд өгчлээ яриа. Дараа өгдөө. За нэг уссан хөлтөр уссан юм шиг. Хөлтөр уссан.
За одоо үүсгэсэн дуран уусмал руугаа сонгоныхаа хасыг яасан вэ? Би гэстэй тийм ээ. За одоо наашаа харж байгаа бүх хүүхдүүд. За сонгоныхаа хасыг яаж хийх вэ гэдэг бүгд анхаарч байгаа багууд. Тэгээд хурдаад бүр салхалгүйгээр хоош нэгээд татаад өчгөндөө. Тэгэхээр согны чинь хайс аанда яах вэ? Ингээд хуулгаад ирнэ гэсэн. Эннээсээ хямсаагаа аваад гурван уусмал руугаа хит хитийг хийх юм биш үү? Багшийн тараагаад өгсөн уусамлууд ийм гурван ангиллын алинд нь орохыг багаараа хамтаад ангилаад таа. Надад нэг дөрөвдөр чинь бид 50 мл багс хийчихэж байгаа чинь нойр хийж хөлхөн урж ирсэн юм байна. Надад нэг дөрөв гэсэн. Эндээс чинь 0.8 молтой байснаас бид 50 мл тастаад авсан шин. Тэгэхээр эн чинь 0.8 мол. 50 мл тавьж усны
нэмчихэд чинь нийт багсч гэсэн юм шиг. Одоо чигцээ тоног юм уу, гипер тоног юм уу, кахал тоног юм уу, энэ гурван уус уу англиар юм шүү дээ. Энэ гурван уус чинь наад энэ чигцээ тоног юм уу. Надад багод анхаарч байгаа. Шам цаасан дээр 0.8 морь, 0.4 морь, 0 морь гэж байгаа 10 ангиллаар ялгаж үчиж шүү дээ. Шам цаасан дээр зөв багуудаар хэлцэн шалгуулсан.
дэвтэртэй зөвхөн зураад яваарай даа. Энэ бас микроскоп биш. За нэг хүүхдийн сандыг сонсч тэр хоёр арай амжааг юм шиг байна тийм ээ. За нэг хүүхдийн сандыг сонсоод сая юу харсан тухайгаа нэг асуудаг тайлбар. За энэ бол гэж. За манай баяр харснаар болоод 0.0 буюу
болохоор эс бүр жижигэрч гсэн байгаа. За та нарын гарсан зүйлийг одоо багш нь энэ юун дээр гаргаж байна. Дэлгэцэн дээр гаргаж байна. Яг ийм зүйл харж чадсан уу юу? За 0.8 урсанд хийсэн болохоор ийм байсан тийм ээ. Одоо тэгэхээр миний хувьд та 0.4 морьтой болохоор ямар уусам гэж хэлсэн лээ? Эзэн тооноо гэсэн тийм ээ. Эзэн тоон. Хэмжээгээр жоохон томроо гэдэг чинь энэ чинь эзэн тоон байх нь эсвэл гипер тоон байх нь? Эзэн тоон байх нь шүү тийм ээ. Эзэн тоон. Тэгэхээр 0.8 болохоор гипер тоон. Гипер тоон гэсэн юм. За хамтдаа таарч байна. Таарч. За энэ ангиллаа одоо зөв хийсэн байна. За 0.0-тэй дэд болохоор эсээ ийм байдлаар гаргасан хүүхдүүд сайн зурсан байна. За дараа. За энэ 0.4 буюу 0.82-ыг харьцуулсан зураг байна тийм. Ерөнхийдөө 0.4 модельээр болохоор эсийн хэмжээ жоохон томорч өгсөн. Өөрөөр хэлбэл усыг яасан гэсэн үг үү? Өөртөө шатсан гэсэн үг байна тийм. Тэгэхээр 0.8 модельээр болохоор эс яасан байх нь? Жижигэн гэдэг чинь яасан гэсэн үг байна? Юу эсвэл ингээ өөртөө усыг татаж юу биш өөр усан гоо өөрөөс нь гараад ирэхлээр усан алдаад ирэхлээр өөрөө хатнаа шиг. Тэгэхээр жижигсэн байж таах юм тийм ээ. За энэ зөвхөн бүх тусчихсан тийм ээ. За одоо хэдүүлээд өгөхтэй яагаад 0.0 модер болохоор хэвийн байсан. Гэхдээ 0.4-тэй дээр болохоор эс хэмжээгээр арай томорсон гэхээсээ 0.8 модер дээр яагаад гэсэн бэ гэдэг дүгнэлтүүдээр том цаасан гэдэг тийм ээ.
За одоо дуусч байгаа юм. Тэгээд бусад багийн хаан хийсэн зүйлсээ харьцуулж байгаа юм. За нэг ямар зүйл хийсэн жижиг. Манай багийн хүн юу энэ туршилтын дээр хийсэн зөвлөлтөн дээр 0.0 вольттой цэвэр усан дээр юу өөртөө нөгөө усыг баг зэрэгээр шингээж тэгээд юу эсүүдийн нөгөө нэг хэмжээнд бол яг хэвэн байсан. Тэгээд 0.4 вольттой нөгөө усан юу эсүүд нь нөгөө усыгаа өөртөө ихээр татаад шингээгээд тэгээд юу эсүүд нь бүр нэлээд томорч ирсэн. Тэгээд 0.8 вольттой энэ юу усан болохоор юу өөрөөхөө эстик усаа нөгөө алдаж ирэхэд өөрөө жижигч гэсэн байна тий. За дөрөвдүгээр баг. Концентрац багтаа буюу катоник уусмалын гэхдээ ис хэвээ гэсэн. Тэгээд жижиг концентрацтай уусмал дээр Ис усаа юу томсон байсан батсан юусэн томсон байсан. Тэгээд жоо дээр катоник уусмал дээр ис юу усаатай жижигсэн гэсэн. Ихсэн эдний дүгнэлтэн дээр нэг концентрац гэж нэг үг орж ирдэг тийм. За дараа нь дүгнэлтээ. Бодгоо цэвэр усан буюу 0.0 хийсэн 0.0 хийсэн сүрний хэсэг болохоор хэвээр байсан. Изотоник буюу 0.4 усан хийсэн нөгөө гэсэн баг зэрэг өөрчлөлт орж томорч арай тод харагдсан. Харин гипотоник буюу 0.8 усан эсн усаа алдаж жижиг болсон. Танай гол дүгнэлт хийчихсэн байна. Жижиг багаар хэдүүлээ цаг хийнэ. Өнөөдөр бид нар туршилтаа юу дээр хийсэн бэ? Юу дээр туршилт хийсэн бэ? Тэгэхээр бидний системээр сонгоны хасдаг осмос үзэгдэл хийсэн. А зорилго маань юу байсан бэ? Ийм даасан саналаа болохоор яагаад зорилго сонгоны хэсэг Өөрчлөлт. Осмос үзэгдлийг яасан? Туршилтаар үзсэн шүү дээ тийм ээ? Зорилгоо биелүүлж чадсан уу? За одоо тэгвэл хамгийн ихэнх гэсэн асуусан шүү дээ. Яагаад гэвэл шарав хоол буюу чихэр ихтэй хоол идэх чихэр их зүйл эзний дараа ам цангадаг гэхээр одоо тэгээд байна. Эсвэл тийм ээ. Осмосын үзэгдэл тэгэхээр яг осмосын үзэгдэл гэж юу гэдэг байгаа юм бэ? Усаа алдаад хэмжээнд жижиг хийгээл өөрөөр хэлбэл концентрацийн зөрүүнээс болоод усаа авдаг болох юм шиг тийм ээ. Гаад үлдээ гэж байна. Уусмалын концентрацийн зөрүүнээс болж усаа авдаг үүнийг ингэж нэрлэдэг байна. За өнөөдрийн бидний хичээл дуслаа. Мужид бидний хамтран явуулсан байна. Хичээл идэвхтэй болсон та бүхэнд баярлалаа.